Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За мандлын одоо бяцлаглалын хөтөлбөр маань эхэлсэн байгаа. Тэгээд мандлынхаа талаар та бүхэндээ энэ одоо товчхон одоо мандал гэж юу юм, түүнийг яаж өргөх ёстой, за мандал өргөхийн тулд одоо юуг анхаарах ёстой гэдэг энэ зүйлүүдийг өнөөдрийнхөө одоо хичээлээр та бүхэндээ хүргье. За ер нь бол мандал гэдэг маань бол санскритээр мандала гэж хэлж байгаа. Төвдөр болохоор бол жинхар гэж хэлдэг. Жинхар. За монгол дээр орчуулах юм бол одоо яг өгчилж болгоул ер нь бол жил гэдэг нь болохоор одоо төв юмны ийм цөм гэсэн утгатай. Хор гэдэг нь бол одоо хүрд. За мөн зарим нь бол одоо хувилгаан эднэр ч гэж бас орчуулдаг. За ер нь бол утгачлаад бол тэрнийг монгол дээр манай монголчууд бол хот мандал гэж болгоцсон байна. За яг цаад утга нь мандлын утга юу гэсэн утгатай вэ гэхээр санскритээр бол манусара гэж хэлдэг. Монголоор болохоор бол ер нь тэр нь бол одоо шимийг авах гэсэн утгатай. Шимийг авах. Тэгээ юуны шим авах гэж байгаа гэхээр одоо бурхан болж гэгээрэхэд хамгийн чухал юм бол бодийн сэтгэл, хоосон чанарын үзэл баяр. Тэр хоёрыг одоо өөрт төрүүлэхэд нь хамгийн чухлаа. Тэгэхээр ялангуяа тэр бод сэтгэлийг бол одоо төрүүлэхэд тухайн хүнд бол буян их харгалздаг. Буян сайтай хүнд бол одоо бод сэтгэл бас хамархан төрдөг. За буян жаахан дорой байх юм бол бодийн сэтгэл төрөхтгийг л одоо нэрийн төдийч одоо сонсохгүй гэж. Тэгэхээр тэр яг тухайн бод сэтгэл гэдэг маань бол ер нь хүн төрлөختний хамгийн одоо дотоод шим, ог шимийн болсон. Тэр бурхан гэгэрэл гэдэг юмны бол үр хөрөнгө бод сэтгэл гэж хэлдэг. Тэгэхээр тэр бод сэтгэлийг төрүүлэх одоо энэ хүн болсны хэргийг гарах бод сэтгэлийг төрүүлэхийн тухайд энэ хүн эрдний шимийг нь авах гол зүйл бол энэ мандал гэж хэлж. Тийм учраас тэр шимийг авах гэж хэлээд. За тэгэхээр мандал гэдэг маань бол төв дээр үлжинхэр монголоор болохоор бол одоо хот мандал гэж утгачлан болгодог. За өөр нарийн утга нь бол одоо шимийг авах уу тэр бод сэтгэлийг төрүүлэхийн тухайд буйны чуулганыг агуу ихээр хураах гол арга нь бол мандал байх. За тэгээд энэ мандлын хөтөлбөр дээр одоо мандлын тухайд маш сайхан дэлгэрэнгүй гаргасан байгаа да. За мандал бол энэ мандлын бяцлаглалын хөтөлбөр гэдэг энэ ном маань. Номоо бас та бүхэндээ товч танилцуулъя. За энэ бол Сэрдэг Номоо хаан гэдэг одоо Монгол гэгээний зохиосон удирдгал дөрвөн их хөтөлбөр гэдэг ном байна. За тэрний гуравт нь бол энэ мандлын хөтөлбөр байж байгаа. Тэгэхээр энэ мандлын хөтөлбөр бол одоо дөрвөн цагийн хүрээд тэгээд бусад одоо мандлын холбогдлолтой номнуудаас яг иш аваж энэ ном бол Сэрдэгийн маань зохиосон байдаг. За тэгээд энэ номон дээр бол одоо төвдөх энэ хойны хавсаргаатай байж байгаа. Нийтдээ 3 бүлэгтэй. За удирдгал хэсэгтэй. Тэгээд сүүлийн одоо гарын авлага хэсэгтэй гэдэг ингээд нэг 5 одоо хэсгээс үл энэ ном маань бүрдэж байгаа. За нэгдүгээр бүлэгт нь бол мандлын гарал үүсэл. Яг мандал одоо юунаас гаралтай юм. За энэ талаар бол нэгдүгээр бүлэг дээр нь дурдж байгаа. За удирдгал хэсэгт нь бол юу гарч ийнэ гэхээр ер нь бол энэ одоо орчлон хорвоогийн хамгийн гол зөв тогтол бол энэ үүлийн үр гэж. Үүлийн үрээ сургаал байна. Тэгэхээр энэ үүлийн үрээ сургаал бол ер нь орчлон хорвоогийн зөв тогтол хүн одоо юу үйлдэж хийнв түүнийхээ үр дүнг амсдаг ийм орчлонгийн зөв тогтол буюу одоо байгалийн хууль гэж хэлэх юм. Энэ үлийн үрийн тухай сургаал байна. Тэгэхээр тухайн хүн ямар үйл хийж амьдарч байна вэ түүнийхээ үр дүнг л амсдаг юм жамтай. Буян хийх юм бол жаргал аз жаргалтай болно.
Нүгэл үлдээл байх юм бол одоо хүн зовлон зүдүр бэрхшээлтэй тулгараад. Энэ бол яг одоо ерөөсө хөдөлшгүй юм хууль гэж. Тэгвэл одоо энэ хүмүүсийн нийтлэг хүсэл зорилго маань бол аз жаргалтай, амар амгалантай байх. За аз жаргалтай, амар амгалантай байхын тухайд яг ба гэхээр түүнийхэн шалтгааныг нь бий болгох. Тэр нь юу байдгийг гэхээр л одоо 10 цагаан буйны үйл байна. Тэгэхээр энэ буйны үйлийг одоо хийхэд буйны үйлийг бүр цаашлаад одоо ном эрдэм сураад гэгээхэд биднэрт одоо нэг өөрсдөд нэг жаахан буйны бяр хүч хэрэгтэй. Ялангуяа тэр бодис сэтгэлийг төрүүлэх. Тэгээд энэ бодис сэтгэлийг төрүүлэхэд одоо тэр буйны хүч чадлыг төрүүлэх гол арга нь юу гэдэг вэ гэхээр л мандал өргөх. Энэ зан үйл маань тэр буйны чуулганыг асар ихээр хураадаг ийм зан одоо гол арга нь болж өгдөг. За энэ хэсгийг бол удирдгал хэсэгт гарч байгаа. Тэгээ нэгдүгээр бүлэгт бол мандлын гарал үүслийн мандлын одоо гарал үүсэл яг мандлын их сурвалж нь юу юм бэ гэдгийг дурдж байна. За хоёрдугаар бүлэг дээр бол мандал өргөх ёс. Мандлыг одоо хэрхэн яаж өргөх? Үйлдэх ёс гэж байгаа мандал үйлдэх. Тэгэхээр энэ мандал үйлдэх ёсонд бол за мандлын мөн чанар гэж юу юм? Мандал өргөх одоо материал буюу уг эд гэж хэлж байна. Тэгээ мандлын хэмжээ, за мандлын өв, хэлбэр дүрс тэрний талаар бол одоо гаргаж байгаа. За гурав дахь нь бол яг одоо мандал бодтой ингээд мандлаа өргөж бяцлаглаа хийх ёс нь бол гарч байгаа. За ер нь бол мандлын мөн чанар гэдэг нь би түрүүн тайлбарласан тэр санскритээр бол мандала, за төвдөр бол жанхар, монголоор бол мандал гэдэг ер нь санскрит нэрээр нь л одоо нэрлэгдэж байгаа юм да. Яг утга нь бол юу гэсэн үг вэ гэхээр шимийг авах гэсэн ийм утгатай. За мандлын уг эд гэж хэлж байгаа. Юугаар одоо мандлыг өргөж болох вэ? Тэгэхээр мандлыг өргөхөд бол яг энэ мандлын хөтөлбөр дотор бол одоо дурдснаар алтаар өргөвөл дээд гэж. За мөнгөөр өргөвөл алт мөнгөөр өргөх юм бол дээд гэж. Цис гуйлаар өргөх юм бол одоо дунд. Будаа тарай тэгээд шороогоор одоо өргөх юм бол арай нэг тийм одоо адаг гэх юм. Тэгэж бол ерөнхийд нь одоо гаргасан. Гэхдээ одоо алтаар өргөвөл дээд, за будаагаар өргөвөл арай одоо тэрнээс дор юм байна гэж. Энэ ингэж ялгаж байгаа нь бол тухайн хүмүүсийн одоо хармын сэтгэлийг үгүй болгох хин тухайд ангилж байгаа маа. Тэрнээс бол мандлыг бол одоо юугаарч өргөж болно гэж. Жишээлх юм бол богд зонхоо олхой чойлон гэдэг газар бол одоо шороогоор 3 бум мандал өргөсөн. Тэгэж буйны шуулганыг асар их хураасан байна. За мөн 7 дугаар далаалам ч гэсэн одоо дурдахтаа хогсогаар хүртэл одоо мандал өргөж болно. Чулуу модоор өргөж болно гэж айлцсан. Тэгэхээр тухайн одоо мандал өргөхийн хэд зай маань юу байх вэ гэхээр хамгийн гол нь ариун гарал үүсэл нь одоо тийм сайхан ариун уудаагүй, за буруу аргаар холоогүй тийм одоо хэд зүйлээр л мандлаа өргөнө гэж хэлж байгаа. Тэгжил одоо өргөх юм бол тэр мандал одоо өргөхөд бол болно гэж. Тэгээд яг үнэхээр өөрт нь одоо байвал тэр алтаар алт мөнгөөр өргөж ивэл дээг байх нь 9 эрдмийн зүйлэр тийм ээ. За хүрэл одоо зис тэргүүтэй зүйлээр өргөх юм бол бас болох нь. За мод чулуугаар өргөж болох нь. За ер нь бол нийтдээ бол тарай будаагаар өргөөл одоо ер нь нийтдээ болно гэдэг дээ. За тэгэхээр мандалд бол одоо тухайн өргөх зүйл маань ариун цэвэрхэн л байх юм бол тэгээд мандлыг бол одоо юугаарч өргөж болох нь. За нийтдээ бол ер нь эдийн засаг бол тарай будаагаар л их хвчлэг өргөж идэг. За уг хэд гэдэг маань энийг хэлж байгаа. За хэлбэр хэмжээний хувьд бол хэлбэрийн хувьд болохоор бол 4 янзын хэлбэр байна. Дөрвөлжин, дүгрэг гэдэг маань энэ буранхий. За гурвалжин, тал саран хэлбэртэй. За энэ бол нөгөө 4 твийн одоо хэлбэр дүрс дагуу байж болно гэж хэлдэг.
За нийтэд юм бол ингээд ийм ихэвчлэн нийтэд түгээмэл нь энэ одоо дүүрэг мандал нэлээд хэлгэр байдаг да. Аль нь ч болно. За өнгөний хувьд бол одоо үндсэн 4 өнгө байна. Тэр бол нөгөө 4 одоо үйлтэйгээ амирлуулах, дэлгэрүүлэх үйлтэйгээ барилдуулаад үндсэн 4 өнгө байна гэж. За хэмжээний хувьд мандлын хэмжээ бас их энэ номон дээр бол тодорхой заасан байдаг. За хамгийн том хэмжээ нь бол дохой байна. За түүнээс багадан бол 16 хуруу байна гэж. Дунд зэргийн. За хамгийн багадан бол 12 хуруу байна гэж. За болж игэл түүнээс одоо бага мандлыг бол өрөхгүй байвал их зүгээрээ. Энэ яг энэ судар дээр бол тэгж заасан. Тэгээ бас багш нараас одоо ингэ асуухаар нийтдээ ингээд одоо яг байгаа мандлуудыг харахаар ер нь бол одоо миний хуруугаар бол нэг 8 хуруу байна. Яг иймэрхүү мандал. За тэгээ энэс бас бага чиг байна, жаахан том чиг л байна. Тэгээд энэ хэмжээний хувьд одоо ямар байх вэ? Яг уул номон дээр юм байна. Тэгэхээр одоо энэс бага мандал байж болох уу гэдгсэн. Нөгөө тухайн хуруу гэдэг маань яг том хүний хар байх юм уу, хүүхдээ хар байх юм уу гэдэг тодорхойгүй учраас за 8 хуруунаас доошгүй байвал зүгээрээ гэдэг багш нар маань тэгж айдсан. Тэгэхээр одоо бас их учиргүй жижиггүй шүү дээ. Нэг дунд зэрэг юм бас дээш байвал зүгээр. За хэмжээний хувьд бол юм байгаа. Тэгээ хамгийн том бол одоо дохой байхад болно гэж. За энэ зүйлүүдийг бол яг одоо мандал үйлдэх ёс гэдэг дээр бүр тодорхой гаргаж өгсөн. За 3 дугаар хана. За 3 дугаар бүлэг. За 3 дугаар бүлэг бол мандал үйлдэх ёс гэж хэлж. 28 дугаар хуудсан дээр байна да. Номын 28 дугаар хуудсан. За ёслууга зохиолдсон мандал өргөх. Бодит сан үйл гэдэг ийм. За энэ яг бодиттой одоо мандал үйлдэхэд бол 2 ёс байна. Үгүй 2 зүйл байна гэж. За энэ номын нэрийг би бас нэг дэлгэрэнгүй нэр нэг тайлбарлая. Нэрийг нь бас тайлбарлаагүй явцсан байна. За яг одоо энэ мандлын бүр дэлгэрэнгүй нэр нь юу гэхээр мандлын бясалгалын зэргийг номлосон хязгаалшгүй буйны чуулган хураах гайхамшиг чандам нэрний гох хэмээх нэрт. За дэлгэрэнгүй нэр нь байна. Тэгэхээр мандлыг яаж өргөх одоо юу бодож өргөх ёстой бясалгал түүний дараалал зэрэг гэдэг маань страллыг нь болгосон. За тэгээд энэ хязгаалшгүй буйны чуулган хураах гэж байгаа. Ер нь бол мандал бол одоо хязгаалшгүй буйны чуулганы хураах гайхамшиг дарганууд ерөөсөө мандал байдаг. Тэгээд чандам нэрний гох гэж байгаа. Гох гэдэг бол энэ юм ингэ дэгээд иж авсан гэсэн тийм ээ. Тэгэхээр тэр буян гэдэг зүйлийг бол одоо ингэ дэгээд хураадаг тийм чандам нэрний бол одоо гох гэсэн ийм зөвлөлөөр бол номын нэр нь бол ийм одоо утгатай байх. За тэгээд мандлаа яг бодиттой үйлдэхэд бол одоо 2 зүйл байгаа. Эхлээд бол бэлтгэлээ хийн. За бэлтгэл яах вэ гэхээр эхлээд мэдээж орон байрын сайхан цэвэрлэнэ, орноо цэвэрлэнэ. Тэгээ бурхан шүтэнээ зална, өмнө нь одоо дахил балингаан зална. За бурхтын чуулганы орноо залдаг. Тэгээ бурхтын чуулганы орн бурхан багшийн чуулган байж болно. Яг энэ одоо юунд бол онцгойлоод богдломын чуулганы орныг залвал бас зүгээр. За ингээд чуулганы орноо бэлдээ, дахлаа сайхан тавиад, гэр орноо цэвэрлээ, суудлаа бэлдээ. Суудлын бэлтгэл эднэр бол нөгөө итгэл базар сад эднэрээс тодорхой харц учраас товчхоо юм. За суудлаа сайхан бэлдчихээд, за тэгээд энэ бол одоо өөрийнхөө зүгээс бэлдэх ёстой зүйл. Нөгөө нэг нь болохоор бол энэ мандлын эд одоо эд таваарыг бэлдэх ёстой. Тэр нь юу гэдэг вэ гэхээр мандлаа бэлдэнэ. За мөн тариа бодоогоор бэлдэнэ. За мандал өргөх тариа бол муудаж хөгцрөөгүй, илжирээгүй, ариун одоо янз бүрийн хулгайн аргаар ч юм уу өгөөл хүн амьтнаас заллиад авсан тийм юм байж болохгүй гэж. Тэгээд сайхан илжирээгүй одоо ийм шин арва будаа байх хэрэгтэй. За түүнийгээ үнэнээс гарсан 5 зүйл гэх тийм ээ бажин аа гэдэг. За энэ бол улаан үнэний сүү, тараг, тос, баас шээс гэдэг ийм 5 зүйл. Энэ 5 зүйл бол тэр хариуцлагч бодисын дээд байдаг. Тэгэхээр энэ 5 зүйлийг улаан үнэний гэж байгаа шүү.
тэг газар унахгүйгээр аавна гэж. Тэгээд тэрнийг аваа сайхан нийлүүлээд найруулаад гатааж ягаад тэгээд сүүлд нь ингээд гатаад ирэхээр сайхан нүдэд нунтаглаад ийм шингэн одоо зүйл болгочих. Тэгээд тэрнийг усанд буулгаад усанд хийгээ сайхан буулгаад нэг ийм өнгөтэй болчих та. За ингээд энэ бол одоо хариуцах бодисын хамгийн дээд гэж байна. За энэ бажингаар хийж болно. Агуу бол сандаг гэд хариуцах 6 одоо эмийн зүйл байдаг тийм ээ. Тэр 6 зүйл. Агуу дэвсэн жүүлсэн гэдэг нэг 10 найрлагатай бас хариуцахч бодисон. За тэдний тэр тэдгээр одоо хариуцахч бодисыг усан сайхан шингээж буулгаад тэгээд тэргээрээ нэгдүгээрт мандлынхаа 10-аг угаана. Сайхан угаагаад тэр хальс янз бүрийн хоог хэр буртаг за магадгүй юунд агуулхад олон жил болцсон ч юм уу агуулхад байсан бол шуумны бас тэгэл хогт тоос тарахыг аль нэг тэр. Тэгвэл одоо тийм будаа байх юм бол тэдний сайхан тэр дэвсэнтэй усаар ингээ угаахаар тэр будаа чинь анда хэвиг тэр хальсан дээрээ хөвөөд гараад ирдэг. Тэгээ тэрнийг хамаж аваа. Тэгээ усандаа одоо хэд дахин сайхан угаагаад бүр сайхан цэвэрлээ. Тэгээ дийлгэж хатаа. Гатаахтан бол бүр их гатаахгүй. Үл элегийн хамж хийхтэй байх хэрэгтэй будаа. Мандлын будаа. Тэгээд тэр чихтэй байгаа нь яаж байгаа юм гэхээр бод сэтгэлийн чигээр одоо дотоод сэтгэл оюун маань чиглэгдэж байгаа бэлэгдэж бол мандлын 10 чихтэй байдаг. Тэр ариусгагч бодистой ийм усаар сайхан чихтэй байна. За тэгээ мандлаа бас угаана гэж байгаа. Мандлаа ингээ сайхан гадна дотн нөгөө угааж арчаа цэвэрлээ. Нөгөө ариусгагч бодистой усаараа сайхан мандлаа ингээ цэвэрлээ. За ингээд бэлтчих. Тэгээд мандалд одоо орох зүйлүүд 10 өөр юу байдгийг эрдэнийн зүйл 9 эрдэн байж болно. Тэгэл ариун дагшин газрын одоо сайхан чулуу эрдэнсийн чулуунууд байж болно. Шүр совд ийм зүйлүүдийг бас энд хийж болно. За эмийн зүйл байж болно. Баруур гэл одоо эмийн зүйлүүд байдаг шүү дээ. Ийм эмийн зүйлүүдийг бас юм мандал ийм уг үдэд оруулаад бэлдэж болно гэж. Тэгтэл мөн нөгөө тэр хариуцах хэрэгтэй. Тэгээ хариуцгаад ингээ сайхан бэлдэж. За эдгээр зүйлүүд бол ингээ бэлтгэл юм болчихж байгаа. За одоо бол яг мандал бодтой өргөх хүн. За тэгээд мандлаа юунд зорж өргөх вэ гэхээр мандлыг бол одоо юунд зорж өргөж байгаа юм бэ гэвэл нэгдүгээрт чухал дээд 3 эрдэм өргөж байгаа. Хамгийн дээд өргө. За ялангуяа багшд өргөж байгаа бол бүр онцгой тахилгч. Ялгамжаатай. Одоо энэ мандлыг багштан өргөхөөс одоо мандал өргөхөөс илүү тийм онцгой дахил гэж байна. Энэ бол одоо дахил дотор 10 янзын дахил байна. Тэрний хамгийн одоо тэр агуу бөгөөд хоосон чанар, оз хүндлэл тэр бүгдийг одоо бүгдөөрн гэнийн мандал бол багтаасан тийм дээд мандал байна. Тэгэхээр мандлыг юунд өргөх вэ гэвэл ерөнхийдөө чухал дээд 3-таа за ялангуяа онцгойлоод өөрийнхөө багшд өргөж байгаа хамгийн дээд өргөл байна. За мандал өргөх орон маань үл энэ. Чуулганы орон одоо багштаа өргөх. За одоо ингээд мандлаа өргөндөө. За мандлаа өргөхдөө бас яг бодтойгоор ингээд өргөөд үзүүлэе гэж бодож байна. Тэгээ мандлыг бол 100 гартаа 10 хатгаад 100 гартаа 10 хатгаад. За тэгээд эхлээд мандлаа хураач юм ээ. Одоо ингээд мандал байж байгаа. Тэгээд мандлаа бол ингээд дотгошин өөрлөгөө хураа. За мандлаа ингээд өөрлөгөө хурааж байгаа. За энэ мандлын 10 өөрөө ингээд чихтэй болоод ирэхээр сайхан чихтэй болохоор учиргүй ингээ үсрээ ийш тийш тарж яваад байхгүй. За 100 гартаа 10 хатгана. 100 гартаа. Мандлаа ингээд хураачих. Тий. Дээдлийнх нь энэ жаграануудыг аваа тавьчих. Жаграа эднэрийг аваа тавьчих. За тэгээд 100 гартаа 10 хатга. Тэгээ мандлаа давхар байна. Ингэж мандлаа ингээд барьж. Мандлаа ингээд бариад.
дээдлийнхаа энэ мандаага аваад. Тэгээд ингээ будаатагаад суг барьчих. За тэгээд 100 гараараа 10 хатгаад 100 гартаа 10 хатгаарай. 10 хатгаад тэгээд мандлаа ингээ давхар барьчих. Ингээ барьчих. За энэ 100 гартаа 10 хатгадаг нь яаж байгаа гэхээр өөрт эрдэм төрүүлэхийн тухай энэ гартаа бол 10 хатгах гэж. Хоосон гараар мандал барьж болдгоо. Заавал 10-аатай гараар барьна гэж. За тэгээ мандлын дээр бол будаагүй байж болохгүй гэж. Ингээд сайхан орой дээр нь будаа тавьчих. За тэгээд энэ удаадаа бол би уншлагын ингээд төв дөөрөө уншаад явчих. Тэгээд дараагийн тайлбар дээр бол яг нөгөө монголоор нь ингээд уншаад юу яагаад явчихна да. Тухайн өгнүүдийн тайлбарлаа явчих. За эхлээд одоо багштаа өргөл өргөхийн тухайд шонхон болбор шүү гэд одоо газар дэлхийн өргөл айлтах юм уу гэд ингээ багштаа мэдээ айлтгаж байгаа. Би одоо танд өргөл өргөё гэд. Тэгээд айлтах юм уу гэд будаанаас ингээ бурхандаа өргөнө. За ингэж өргөчхөд баруун гараараа будаа хатгаад за мандалаа ингээд арчина. Тэгээд энэ арчхад одоо 2 ёс байна. За эхлээд бол эхнийх нь ёс болохоор нар 103 арчдаг гэсэн байна. За тэр нь яаж арчих вэ гэхээр яг энэ гарынхаа араар гэж байгаа маа. Энэ араар шүү. Тэгээ энэ араар нь арчиж байгаа учраас нь бол энд бол одоо бодис сэтгэлийн тэр судас байдаг. Тэгээ бодис сэтгэлийг төрүүлэхийн тухайд яг энэ араараа ингэж арчих хэрэгтэй гэж. За ингээд мандалаа сайхан арчина. За эхнийх нь ёс бол нар 103 арчдаг гэсэн байна. Тэгээд ингээд будаа байна уу мандал тэр. Тэ ингээд арччих юм. Тэ арччихаар яг уу. Будаа өмчлөө. Тэ. Ингээд арччих. Яг энэ гарынхаа араар шүү. За ингээд 3 удаа арчин да. За энэ 3 арчиж байгаа нь ямар учиртай вэ гэхээр эхний нэг арчиж байгаа нь бол Испанисын түүтгэрийг арилгаж байгаа. Хоёр дахь нь болохоор мэдгэдэггүй түүтгэрийг арилгаж байгаа. Гурав дахь нь бол тэр Испанис мэдгэдэггүй түүтгэр хоёрын авиасэлтийг нь арилгаж байгаа. Ийм утгагаа бол. За ингэж арчичаад за энэ бол одоо эхний ёс нар зөв арчдаг 3. За хоёр дахь ёс нь болохоор 2 ёс байна гэсэн тийм ээ. Хоёр дахь ёс нь болохоор нар гадагш нь 2 гэж байгаа. Тэр нь бол нар буруу үргэлж хэлж. Гадагш нь 2, дотгош нь 2. За эхлээд нар одоо гадагш нь ингээд 2 арч. За ингээд 2 арчиж. За эхний арчиж байгаа нь юу юм гэхээр бол тэр сав шим ертөнцийн гмийг арилгаж байгаа. За дараагийнх нь болохоор шимийн сав ертөнцийн гмийг эхнийх нь. Хоёр дахь нь болохоор шимийн амьтдын одоо гмийг бол арилгаж байгаа. За буцаага дотгош нь дахиад 2 арчиж. За энэ 2 арчиж байгаа нь бол тэр нөгөө Испанис мэдгэдэггүй түүтгэрийг авиастогоос хилтэн ариусгаж байгаа. За ингэж арчдаг нэг гэсэн. За ийм 2 ёс бай. За ингэж арчичаад тэгээ энэ хоёрын халимаар нь хийж болно гэж. Тэгэхээр аль нэгээр нь хийнэ гэсэн үг л дээ. Өөрөө аль нь одоо боломжтой байна уу? Хийвэл одоо аль нь нэвтэйхэн байна уу? Халимаар нь хийж болно. За ингэж арчичаад тэгээд мандал дээр ингээд будаа түгэй. За энэ мандал дээр ингээд будаа түгэй. Тэгэхээр энэ мандал дээр будаа түгэж байгаа нь бол энэ мандал маань одоо энэ мандаа байна шүү дээ. Энэ бол өөрөө алтан дэлхий. Одоо алтан дэлхий баг. Тэгээд энэний доор болохоор бол одоо хамгийн бүр доошогоо бол хийн хот мандал, түүний дээр бол усан гот мандал. Тэгээд түүний дээр бол одоо энэ дэлхий ингээд тогтоод сайхан алтан дэлхий гэж. За түүнийх нь тэр алтан дэлхий тогтонгууд голд нь бол сүмбэр уул байна. За сүмбэр уулыг тойроод бол ийм төмөр уулаар алтан тийм төмөр уулаар бол ингээд хүрээлсэн байна гэж. За ингээд арчичаад будаагаан дэлгэж байгаа нь одоо сайхан дэлхий тогтож байна гэсэн үг тийм ээ. Дэлхий ингээд тогтоо. Омбозрогомын хоомбанж. За энэ чинь нөгөө арчихтаа ингээд уншаад явчихдаг тийм ээ. Омбозрогомын хоом банжан сорж сорж омбозрогомын хоом чинжагря хор юугийн горбын бүсүү. За ингээд чинжагря хор юугийн горбын бүсүү гэхэд ихнийхэн жагрыг тавьж байгаа. За энэ бол сүмбэр
уулыг тойрсон одоо төмөр уулын юм хүрээ. За горбевосо иргэнжэлбэрэрэ гол нь ингээ будаасгаад сүмбэр уулгатлаа гэж байна. Иргэнжэлбэрэрэ за дорн зүгээ одоо ер нь бол мамдлын байгууламж бол дандаа дорн зүгээс эхэлдэг. Тэгээд дорн зүгээ одоо аль зүгээ гэж бодох уу гэхээр хоёр ёс байна гэж хэлж байна. Дорн зүгээ одоо өөрөөсөө эхлэх юм уу, өгүүлийн талаас эхлэх юм уу. Тэгээд энэ дээр бол хоёр ёс байна. Өөрөөсөө нэг эхэлдэг. Агуул нөгөө чуулганы хоорны зөв талаасаа эхэлдэг. Өмнө ингээд чуулганы орон байгаа шүү дээ. Тэр чуулганы хоорны зөв талаасаа эхэлдэг. За хэрэг чуулганы орны одоо орондоо дөлдөөдаад буйны чуулганы хураах гэвэл чуулганы хоорны зүгээс эхэлнэ. Урд зүгээс гэсэн. Өөрөө хідэнц нүглээ хариуцгаар буйны чуулганы хураахын тухайд байх юм бол өөрийнхөө зүгээс эхэлнэ гэж. За тэгэхээр одоо аль нь ч болох нь. За тэгээд одоо бол өөрийнхөө зүгээс зүүн зүгээ гэж явъя. За тэгээд шарлын භагван тозомбодан новаданжон жандаминан гэдэг. За ингээд дөрвөн тэмээ байх болж байгаа. Өөрийнхөө одоо зүүн зүгэд тооцсон бол шарлын භагва гэж зүүн зүг тийм ээ. Тозомбол урд зүг. Нобаданжид за баруун зүг. Жандамин ингээ хойд зүгийн одоо муу дуу тэв тогтлоо гэж бодлоо. За дагуул одоо 8 тэв байдаг. Тэгээд тэр тэвүүдэн одоо байгуулна. За тэвүүдээ байгуулахдаа эхлээд энэ өмнө зүгээс эхлэе явчихдаг энэ. Зүүн зүгээс. За шарлан богол хоозамбол нобол жандамин лүүдэн лөөпө харивдан харившо 여돈돈 반짝도 다민 연돈 다민 인지도 이름 보시려고 자 이름 보시려고 그 좋은 죽대 에르든생 오들 쓰더만 좋은 죽대 이름 보시려고 바우섬제션 도저와 마모베다다 자 ингээд эннийхэн дөрвөн зүгтэй байгаа чинь дараагийн жагрээ хан тавиад одоо төрийн 7 эрдэнэ өргөн за мөн зүүн зүгээс эхлээд зүүн зүгээс эхлээд дөрвөн зүгээ явчихад дараад нь завсрын зүгүүдээ яв. Хорлоо иромбоч, норвоо иромбоч, зомоо иромбоч, ломбоо иромбоч, ламбоо иромбоч, даче иромбоч, могоо иромбоч, дэрчэмбэн бомба. дэрчэмбэн бомба. За ингээд одоо дараагийнх нь дахлын 8 охин тэнгэрээ одоо байгуулна. Жаграагаан тавиараа дээдлийнхэн жаграа. За гигма гэд гонхолцох чих гэдэг маань зүүн зүгээс эхлэе л. Гигма перэн дэма гарама мэдгэма дугома нансалма дэчэма. За нар бол дорн зүгтэй юм байна. Нема дава. За эрдний шөхөр бол өмнө зүгтэй юм байна. Эренбүүн жэндөө чогдоо номер жэлбэ жансай. За дээдлийнхаа яна оройны дүгийг тавиад. Чогдоо номер жэлбэ жансай бүсөө гингүүд өсүүладан гэхээр яг энэ голдон дахиад будаагаас одоо сайхан ингээд дахиад автад тавина гэж. 오소다담에야 발저로 본손소가 마성가 메드와 제대된든자와 던주드르제베 빨단라마 담바냄든 예메 셔전절보다서 허르던저와 넘더 불브르정과 득지되비 던도시소수셔나 너서 선자 탐전다 진제라워 사이드소 자 인게 답답박시당이니 사хан ганцшгүй дахлыг өрөөё. Тэгээд хамаг амтыг энэрнийг үсээд надад би болон хамаг амтан дээд ба нийтийн шийдвэртэлийг хайрлан сойрхоо гэж сойрхол дамжчихад за дараагаар нь одоо сашээ байж байгаа юм шиг. Сошивожин жушэмэндэгэнэ ингэрэдэн шэнядо жомбодэн сонжэжэндо mēnē vālvāyē dōgānāṃ dāṃ shāṃ dāṃ jāṃ dāṃ shō
За ингээд ихтэй дэлгэр мандлаа өргөчөө тэгээд мандлаа хураана гэж байна. Хураана гэдэг маань одоо дотгош нь өөр лугаа ингээд мандлаа хураад. Тэгээд мандлаа хураах нь дандаа ингээд өөр лугаа дотгош нь хураад. За дараагаар нь одоо тоо авна шүү дээ, тийм ээ. Тоо авахтаа бол одоо сашиг байж байгаараа явчихдаг. За ингээд одоо мандлаа хураа. За дараагийнх нь одоо тоо авна тийм ээ. Хэрвээ яг бомшийн одоо бясалгал хийж байгаа бол сашиг байж байгаараа тоогоо авдаг. Тэгээд тоогоо авахаар бол одоо зөвхөн энэ мандааныхаа суурийг барайл. Дээдлийнхээ жагрээнуудыг эднэрийн ингээ хаваа тавьчин тэрэгтэй. Тэгээд зөвхөн жагрээн дээр мандлаа байгуулаад явчихдаг. Тэгээд нөгөө сашиг байж байгаа юм шал одоо ингээд сашиг важи жушэмэн дэгдэ нэрэрүүдэн шэнэдэ жамоне занжэшэндэ мэди бэлбэ догонамдэ жанла жанва шояда мурвар намандада хамнэряда ями сашиг важи жушэмэн дэгдэ нэрэрүүдэн шэнэдэ жамоне занжэшэндэ мэди бэлбэ 도건함도 정도전원소여다 물와르나만다다 함ner야다 야미 사시고지 중심엔들다 그라라된 신연다 저보네 간제신도메데 물마예 도건함 정보전원소여다 물와르나만다다 함ner야다 야미 자 ингээд тоогоавал энэгээрээ тоогоавал ингээд өргөд байна да. За өргөд дуусныхаа дараа дахиад дэлгэр мандлаа өргөөд тэгээд сүүлд нь бол одоо юугаа хойно байгаа сойрхол гэж хэлдэг сонсол тийм ээ. Тэр сойрхлуудыг одоо тавина. За ингээд за би одоо эхнээс нь ахуулаад дэлгэрээр нэг өргөөд тэгэхээр тав хүн хараарай. Шон болмөр шон болмөргомэнга хоо Ombo들의 행하호 천적그래 허리오게 거르게워서 이래 안전거래라 혈된 보관 도전보다 노보던전 장단내나 도전도파 나르여던 거르게워서 야돈돈 남쳐도 다니는돈 담면인지다 이런 보시려고 보섬지션 도지어도 마모웬도도 Harloyrum boje, narvoyrum boje, zamboyrum boje, lamboyrum boje, lamboyrum boje, dachirum boje, mogerum boje, dirchimbim bombay, gigama, peranga, luma, karama, medugama, duguma, nasalma, dichima. Echema nima tawa irumbun chendu chogdo nambar chelbe chanso bozu ladamaye baljaro bhansan soga matsonga medvanede tenjan soga nunju durjeve vallan lama nambanende nemme shojan jalbo lazo hardan jabananda pulburu jungo dukji devi dandu shensosa shenadan sanjadan 진전 로워런 자매 션다션동의 기여성반자도 삼견세자 미련샤만도 소목은 선처들은 저저와 너여던 나도마야던 권처선도모 루저뱅기샤나다 진전로는 소양사시와지주시면나다 예전에도 전보된 선제신조미리 번마에 너와남의 현단전과 전잡산다마 담바제남제 저고하나 전서조난자 인전들의세메 돈제세마다 돈노제진절과걸면서 전주샘제그름 보제 마자와남 제주르자 인자와냠마메 들어야 고노건드 벨바른 쇼 도도저와 열진 도드라메 자마들
Талло жонзонен янсан довсондан бечежеда бансавалан грэлбендаши яяда хоннори ондаями. За ингээд мандлаа өргөчөндөө. За болж гэнэ үү? Энэ будаа яг За ингээд мандлаа өргөчөө сайхан мандлаа ингээд зална. Тэгээ залгахдаа одоо мандлаа унгааж болохгүй. Сайхан ихцгээ ингээд бурхандаа ингээд залчихна да. Тэгэл дараагийн удаа дахиад өргөлжлүүдээр мандлаа өргөхөөр нөгөө урталт нь одоо мандлын ихэн дээр бол бүр яг онцгойлоод багшд өргөж байгаа дөхөд ламын чадвар юм шүү дээ. Дэлгэрэнгүүгээр. За ламын чадвар уншиж хаад тэгээд дунд нь бол одоо мандал өргөх хэсэг байж байгаа. Яг тэр хэсэг дээр юм мандлаа. Тэгээ мандлаа өргөж тоогоо авсны дараагаар дахиад гүйцээгээд ламын чадвар гүйцээ шүү дээ. За үгүй бол одоо итгэлээ сайхан уншаад гандал лавжаа уншаад тэгээд мандлаа өргөж болно. Гандал лавжаа уншаад гандал лавжигийнхэн төгсгөл дээр нэг зэмэн одоо 3 юм уу 7 сайхан уншаас 2 хол тавьж байгаа. Тэгээд мандлаа өргөж. Тэгээ мандлаа өргөцснийхэн дараагаар тэр ерөөлүүд бас тавих хэрэгтэй гэж байна. энэ будаага энэ Болно. нөгөө ганц Болно. Тий. Ерөөлүүд тавиа. Тэгээд хамгийн сүүлд нь бол одоо ерөөлийн хааны юугаар бол ерөөлийн хаанаа сайхан бодийн уухтууд ерөөлөө зориулж өргөх хэрэгтэй гэдэг. За жанлуу зөв бас уншиж болно. Тэгээ сайхан ерөөлүүдэд тавиад ингээл мандлаа өргөндөө. За 97 тон хэлэх юм бол одоо мандал өргөх зан үйл маань юм. Тэгээд энэ дээр одоо давхар сайхан бяцлаглуудаа хийгээд явна. За бяцлаглуудыг бол яаж хийх вэ гэхээр одоо энэ ном байж байгаа. Номон дээр бол дэлгэрэнгүй гарна. За хамгийн эхлээ шинхан бол бүр шүү гэж байгаа тийм ээ. За энэ маань юу гэж байгаа юм бэ гэхээр одоо газар дэлхийн өргөл одоо багштай айлтгаж байгаа. Айлтгах нь муу. За энэ нь бол одоо чуулганы оронд 7 гишүүн дахлыг өргөчгөөд ялангуяа багштай бол бүр ялгамжаатай одоо дахил өргөхийн тухайд мэдээ айлтгаж байгаа. За овн базар ирээхийн аахм гингүүтэй сайхан мандлаа ингэж арчаад тэгээ цэцэг түгэж байгаа байхгүй. Хөрөлц алтан дэлхий дээр одоо сайхан цэцэг жимс ингэ дэлгэрч байгаа. За тэгээд доотлын суурь нь бол одоо тоолшгүй бээр өргөн хийн гот мандал байна. Түүний дээр 10 бомбон бээр өргөн усан гот мандал байна. За түүний дээр 100 гол их ирэхэд алтан дэлхий тогтвоо хэмээн бодож одоо уншнаа гэж. За овн базар ирээхийн аахм хэмээн өгүүлэхийн загтвал мандлын иргэн тойрон ингээд мандлаа сайхан тойруулаад 37 ихнээс уншиж байлаа. 37 дугаар утсан байна. Овн базар ирээхийн аахм гэдэг тод хараар бичсэн байгаа тийм ээ. За овн базар ирээхийн аахм гэдэг. За ингэж өгүүлэнгүүтээ мандлынхаа иргэн тойронд нь ингээд сайхан будаа дэлгээд ингээд сайхан будаа дэлгээд за алтан дэлхийн нижгээдийн орчин тойрон ба хийн мандал огоо төгсний иргэн тойронд нь чирэг бөгөөд одоо бат төмөр хүрээгээр хүрээлвэ гэж одоо бодноо гэж. Тэгэхээр энэ төмөр хүрээ нь бол одоо энэ бид нар жаграа гэж хэлдэг тийм ээ. Энийг хэлж. За энэ бол одоо төмөр хүрээгээр ингээ хүрээлээ гэж ингэж бодох. За тэгээд мандлын хамгийн гол одоо гол хэсэг нь юу байдаг вэ гэхээр сүмбүр уул байна. Тэгэхээр энэ бол одоо энэ мандлын ерөнхий ингээ хэлбэр маань өөрөө сүмбүр уулын одоо хэлбэр байхгүй. За сүмбүр уул ямар байх вэ гэхээр доод тал нь бол дөрвөлж байна. Сүмбүр уул. За дээшээг нь болохоор ингээд одоо пирамид хэлбэртэй. Дээшээ нарийсаа. Тэгээд дөрвөн тал нь болохоор за дорн зөв нь үл юм сайхан усан болрын өнгөтэй юм цагаан одоо сайхан ялтгансан цагаан байна. Сүмбэр уулын энэ зөвгөнч тийм байна. Тэр сүмбэр уулаа дагсан одоо твүүд нь хүртэл яг тийм байна. За баруун талд нь болохоор өмнө зүгт нь болохоор замб төв байна. За замб төв бол одоо бидний яг амьдарч байгаа одоо төв. Тэгээ энэ замб төв болохоор бендриягийн өнгөтэй тийм сайхан хөөх өнгөтэй гэж. Тэгэхээр сүмбэр уулын замб төв талынх нь бол ийм одоо өмнө зүг нь бол хөөх байна. За баруун зүг нь болохоор маргад эрдний өнгөтэй ийм улбар одоо улаан сайхан ийм улаан өнгөтэй. Тэгээд энэ талд нь бол одоо өхөр идлээчтэй байдаг. За хой талынх нь төв бол умар буюу одоо хой талынх нь төв болохоор алтан өнгөтэй шаргал
За энд бол үхэр идлэгч ТV одоо байдаг. Үхрий юм юм. Үхэр идлэгч. Модууд тэгээд ийм одоо ТV байгаа. ТV нэр нь байхгүй. Тийм ТV-ийн нэр. За ийм одоо ТV байна. Тэгээд сүмбэр уулыг тойроо 4 ТV байна. За мөн сүмбэр уул маань дээшийг ингээд 4 тагттай гэж байгаа. Тэгээд 4 тагтанд нь бол одоо дараалаад одоо олон ягцуул ингээд заларч яадаг. За хамгийн дээд өрөө дээр нь бол 33 тэнгэрийн орон байна. За мөн тэр 33 тэнгэрийн орны одоо дээд талд нь бол хормос тэнгэрийн тийм сайхан намбар жалбаа буюу одоо тийм ялгуусан гэдэг ийм ордон байна. Тэгээд тэр ордонд бол одоо хормос заларч яадаг. За мөн тэр түүний дээд талд нь бол одоо очирван бол очирван бол одоо тэнгэрүүдийг лус савдгийг сэрэмжгүй байдлаас сахин хамгаалаад ингээд заларч байна гэж хэлж байна. Энэ яг энэний дүрслэл бол энэ номныхаа эхний нүрийг дэлгдэг. Номын эхний нүр. За энэ бол ингээд яг одоо мандлын энэ бидний энэ өргөж байгаа мандлын дүрслэл байгууламж маань яг ийм байх. За энэ дорн зүг нь энэ байна. Дорн зүг нь гэхээр энэ цагаан. Дорн зүг. Тэгээ ийм цагаан өнгөтэй. За энд бол одоо тэр өлөмж бит тэгээд хагас саран хэлбэртэй ийм тэв байна. За энэ голынх нь тэв, энэ дагуул 2 тэв. За урд тал нь зам тэвийн урд тал бол энэ бэнгэрийн өнгөтэй хөх. За ийм урвуулжин буюу одоо тийм тэрэг хэлбэртэй тэвийнх нь хэлбэр нь. За гол нь одоо тэр зам тэв тэгээ 2 талд нь бол дагуул 2 тэв нь байна. За баруун зүг нь болохоор улаан маргадын өнгөтэй гэж хэлж байна. За ийм бөөрөнхий одоо тэвийнх нь хэлбэр бол бөөрөнхий. Тэгээд мөн дагуул тэвтэйгээ. За энд бол ингээ сайхан ийм улбар улаан одоо маргадын өнгөтэй юм байна гэж. За хой тал нь болохоор шар өнгөтэй, дөрвөлжин хэлбэртэй. За ийм шаргал өнгөтэй. Тэгээ сүмбэр уул маань дээшиг ингээ 4 тагттай. Эдний тагт гэж хэлээд байгаа шүү. Ийм 4 тагттай. За дээшиг хамгийн дээд орой дээр нь бол одоо тэнгэрийн орон байгаа. Тэгээд энэ тэнгэрийн оронд ч гэсэн тойроод ингээ сайхан юунууд тийм цэнгэлийн цэцэрлэг түрээлэнгүүд. За энэ сүмбэр уулын чинь тойроод 7 алтан уу, 7 далай. За 4 ийм одоо сайхан тийм баясгалангийн цэцэрлэгүүд байдаг гэж хэлж байна. Тэгээ энэ бол энэ жижиг ийм хэлбэрээр бол энэ далай, уул эдрээ ингээ хэлбэр дүрсэлсэн байна. Тэгэхээр далай нь болохоор их далай тэр алтан уул одоо 7 далай нь бол ингээ хоорондоо ийм салаавчсан байдалтай байна гэж. Уул нь байлаа гэхэд уулын дунд далай, тэгээд уул, далай, уул гэдэг ийм одоо уул далайгаар уул юм салаавчсан. Тэгээд тэр уул нь болохоор алтан уул гэж байна. Тэгээд тэнд байгаа тэр уул нь бүр сайхан цэцэг жимс одоо дэлгэрсэн сайхан ариун үнэртэнгүүд ингээд ангихилсан. Тэгээд тэр ариун өрн нь болохоор бүр тэнгэрийн оронд хүртэл одоо ингээд үнэртгэ ангихилхаа. Тийм ариун тансаг. Тэгээ эрдний зүглээр дүүрэн тэнд байгаа тэр газар дэлхий гэдэг бол маш сайхан тийм гоё одоо хөрс шороотой, ургамалтай, устай тийм гайхамшигтай байна. За тэгээд тэн дээр тэр 4 твд байгаа хүн зам бүгдөөрөө сайхан тийм царай зүсэн, царайлаг, бие хаасайтай. За сэтгэл нь бол их зөөлөн, инэрэнгүү, өрөвч их ухаан төгөлдөг ийм одоо хүн ард байна гэж хэлж байгаа. За ийм байдлаар бол ингээд дүрслэн. Тэвүүд маань бол ийм байна гэж хэлж байгаа. За тэгээд тэвүүдийн дотор талд нь 40-р уудсыг гарав да 40. За тэгээ зохицолбор байгуулах ёсон гэдэг уулсын хаан сүмбэр уул гэж байгаа. 40-р уудсан дээр. Тэгээ уулсын хаан сүмбэр уул гэдэг. За энэ бол нэг уншлагын дотор ч ингээд бид нар уншаа явж байгаа шүү дээ. Тэгээд 90 жил буйрээр төвдөр юм. Монголоор болохоор бол одоо уулсын хаан сүмбэр уул гэнгүүтээ яг мандлынхаа голд нь ингээд 10 байгуулна гэж байгаа. Тэгээд голд нь ингээд 10 байгуулсан сүмбэр уул тогтлоо гэж бодно гэж. Тэгээд тэр сүмбэр уул бол дөрвөлж төрөүний ярьсан тийм ээ доотлон дөрвөлж. Тэгээд 16 тийм
одоо бээр байна гэж. Өндрийн хэмжээ. За 8 төмөн 16 төм байна гэж. Төмөн бээр байна гэж. За 8 төмөн бээр нь болохоор бол далайн түвшнээс доош ингээд живсэн байдалтай. За 8 төмөн бээр нь болохоор бол далайн түвшнээс дээш одоо илүү гарсан. Ийм байдалтайгаар сөмбөр уулмаар байна гэж хэлж байгаа. За ингээд сөмбөр уулаа бодцоход тэгээд дорн за 41 дугаар хуудсан дээр байна тийм ээ. Дорны үлэмж төв гэдэг. За энэ дорн үлэмж үйтгэнгүүтээ эннийгаа ингээ бодох нь байна шүү дээ. За үлэмж үйтгэн маань бол хагас саран хэлбэртэй хоёр тал нь нэжгээд 2000 бээр нэг талдаа 350 бөө далаа болон окторгоо бүгд ингээ сайхан цайран гэж хэлж байгаа. Цайран гэдэг маань нөгөө болор эрдний өнгөтэй учраас усан болрын өнгөтэй учраас тийм цагаан одоо байдалтай байна. За ингээд тойруулаад одоо уншлагаа уншаал дөрвөн талд нь дөрвөн тэв дагуул тэвүүд нь болохоор жишээлбэл дорн зүгийнхаа тэвийг болохоор одоо лүүдэн лүп гэдэг бит хийгээд үлэмж үйд. За омор зүг нь болохоор өмнө зүг нь болохоор дэвүүр тигээ бус дэвүүр. За баруун зүг нь болохоор хэлбэрэлт хийгээд одоо ингэж байгуулах нь байна шүү дээ. Энэ мандал дээр тийм ээ. Лүүдэн лүп ариевдан ариевша ёдондон ламчигдо даминэндэн дамининжида. Ингээ дөрвөн тэвийнхэн дөрвөн ингээ хоёр талд нь ингээ байгуулчих. За ингээд 8 жижиг тэвэ байгуулж. За тэгээд дараагийнх нь бол ийм дөрвөн эрдний зүйл байна гэж хэлж байгаа. Эрдэнсийн уул дорн зүгтэй байна. Галервалсан мод нь өмнө зүгтэй, хүслийг хангагч үнэ баруун зүгтэй. За стерсэн үр тариа гэж хэлж байгаа. Өөрөө ингээд зөнгөөрөө ургадаг. Эрдний шиш тэргүүтийн ийм ургалан хэлдэг гэж. За энэ нь болохоор бол хойд зүгтэй байна гэж. За хойд зүгтэй ийм сайхан зүйлтэй. Тэгээд дараагаар нь бол төрийн 7 эрдэнэ. За мөн зүүн зүгээс ил. За хурдан эрдэн, чандман эрдэн, хатан эрдэн, төшмөл эрдэн. Тэгээд завсрын зүгээс. Одоо зүүн урд зүгээс юм гэсэн үг. За төшмөл заан эрдэн, ажина эрдэн, жанжин эрдэн, их сангийн хумх гэх. Одоо сайхан эрдний тийм хумх байна гэж хэлж байна. Гуу сангийн одоо сан хөмрөг болсон тийм хумх байна гэж. За тэгээд дараагийнхан дээр нөгөө дахлын охин тэнгэрүүдээ хэлж байгаа. За зарим нь бол үдсгэлэн тих гэж орчуулсан байсан. За уламжилт орчуулгаар бол гунхалцагч их гэдэг. За гунхалцагч их гэдэг. Тэгээд тэр дөрвийн болохоор 8 охин тэнгэр чинь эхний дөрвөн дөрвөн зүгтэй, дараагийн дөрвөн завсрын дөрвөн зүгтэй байл. Тэгээд нар нь бол дорн зүгтэй, сар нь болохоор өрн зүгтэй. За эрдний шүхэр гэдэг нь өмнө зүгтэй. За зүгээс тийм ялгуу гэсэн дувааз гэдэг нь хойд зүгтэй. За тэгээд голд нь ингээ сайхан зүгээс тийм ялгуу гэсэн дувааз гэдэг голынхоо юм юу тавина да. Үгийг. За ингээд л тэгэл голд нь үсүүлээд ингээ голд нь ингээ сайхан будаа цомоглон ингээ аваалаад гэж. Тэгээд эрдний сайхан ийм уулс одоо хүртэл би боллоо. Энийгээ багштаа өргөе. Ингэж өргөөд л тэгэл саши байж байгаа одоо дахиж юу яа шүү дээ. За саши байж чинь бол тэр мандлын зохицолбор дотор 37 зохицолбор 23 9 7 гэд байх. Тэгэхээр 37 гэдэг маань бол хамгийн дэлгэрэнгүй одоо мандал. За хамгийн хураангуй нь болохоор тэр саши байж буюу 7 зохицолбор мандал. 7 зохицолбор мандал гэдэг маань юу орж ийнө гэхээр сүмбэр уул голдон бай. Тэгээд 4 тэв байна. А тэн дээр нар сар 2 юм гэж. Ингээд 7 болж. Тэгээ энэний гараараа ингээ хийдэг шүү дээ, тийм ээ. Тэг ингээ сайхан. Голынх нь 2 болохоор сүмбэр уул. Тэгээ энэ 4 тэв. Энэ 2 хурууны хумс болохоор нар сар гэж байна. Тэ. Тэгээд энэ дээр ингээд сайхан 2 энэ гарынхаа алган дээр ингээ будаа ингэж юу яачаад. За зарим нь бол ирэхээр ингээд хүрээ хийчдэг. Тэр нь бол жаграа болчих. За ингээд саши вожи жушэмэн рэродэн шэнэдо жамбодэн санжэшэндэмэн тогон намдэр шандан жадбор шо гэдэг ингээд өөрөө ингээ хуруугаараа бас одоо мандлаа өргөж болдог. За бид нар бол яг энэ нөгөө тоо хурааж авч байгаа учраас энэ мандаан дээр ингээд мандлаа байгууллаа.
Тэгээ дараагаар нь сайхан одоо сойрхол талбайд тэгээ зориулгаар үлдээл ингээл мандалмаар болно доо. За ингээд өнөөдрийнх бол ингээд болъё. Асуух зүйл байна уу? Миний эдрийг юу гэж нэрлэх юм бэ? Энэ доотлих нь болохоор одоо суур нь байх нь шүү. Тий, дэлхий байна шүү. Алтан дэлхий. Тэгээ энэ дээдлийнх нь төмөр уулын хүрээ. Тэгээ эдгээр чинь дандаа ингээд одоо хүрээ байх. Ингээ уулаар жаахан тусгаарлаад байгаа. Дээшээгээ ингээ сөмбөр уул чинь нарийнс нэгсэн шүү дээ, тийм ээ. Тэрний ингээ тогтцыг нь харуулж байгаа.